Өчирхэг бурхны ивэлдэр оршигч бүх монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Итгэл доторх мэдлэгээ хэлний уриатгаар танд хүрдэг Follow Me Христ итгэл подкастын маань шинэ дугаар эхэлж байна. Тэгээ өнөөдөр манай зочноор Баян дэлгэр цуглааны ахлагч очирсог оролцож байна. Тэгээ очирсогтай. За энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За тэгээд өнөөдөр бид нэр энэхүү дугаараараа юу ярих вэ гэвэл онцолж бид нэр баптист Иохны тухай ярих болно. Тэгээд эзний замыг бэлтгэсэн тэрээр хэрхэн яаж үйлчилсэн болон түүний өөрийнх нь хувь хүнийх нь онцлог шинж талаас нь бас ярилцахыг хичээх болно. Дээрээс нь мэдээж бидний манай подкастын онцлог асуулт болох хизээ эзнийг даах болов гэдгийг асуултаар эхлэх болно. Тэгээд очиж өгөөсөө асуух эхний асуулт маань юу вэ гэвэл эзнийг хизээ хаана ямар үеэс эхлээд ингээд эзэн дуудаад өөрийнхөө зам дээр тэнийг авид ирвэ. Тэр талаас нь болцооч. Ер нь бол бурхан Библиэлд хэлдэг Давидд хийн хөвлийгээ сунгаж дуудсан гэдэг. Тэгэд би лахтар ухаан орсон цагаас та ялангуяа 7-8 дугаар 7-8 настай байхдаа ер нь Христ итгэл гэдгийг ер нь яг зах зугаас нь сонсож мэдчихсэн юм шиг, мэдэрч байсан юм шиг л надад сэтгэл төрдөг. 88 онд нэг хүүхэд хурж ирэл Иесус гэдэг бурхан байдаг гэж надад хэлжсэн. Тэгэл тэр үед бол би хүүхэд байсан. Тэгэл хамт тоглохыг л боддог байсан болохоос Иесусийн тухай дэрдэ ялангуяа бурхан гэдгийн ойлголтын тухайч бүр том л ойлголт байсан. Тэгэл айжмаар цэгт яваад очиход ч гэсэн надад Христ итгэгч хүн тарж сайн мэдээ ярьж ах жишээ. Тэгэл тэр үгнийг хэлсээр эсэргүүцэж байгаа. Манай өвөө бол буддын шашинд бурханы шашинтай хүн. Би бол хизээч итгэл үнэмшил юм бурхан шашнаас одоо урахгүй гэл. Тэгэл ер нь л тэгээ зүрүүдлээ. Тэгээ хизээ хойно би бас гэр бүлээсээ холд өгдөөд 3 жил орос таршинд амьдарч байгаа ч гэсэн Христ итгэгч нар та ялангуяа амийн цуглаа хэмжил зүй дээр байж тэнцээ бүр очдөг. Өглөөний чимээгүй цаг дээр суудаг. Тэгэл хамгийн гол нь зорилго нь дотор өглөөний цагийг луух гэж очдөг ч гэсэн үгийн сонсоол гардаг байсан. Тэгэл гэх мэтчлээ юм бурхан цаг үеийн донд ер нь бол намайг орхиогүй юм шиг сэтгэл төрдөг. Харин миний магадгүй зүрх сэтгэл ер нь бол бурхан руу л хандахгүй байсан л болохоос биш. Тэгээд сүүлд нь 2006-7 оны үед манай ээж нэг хүнд өвчтэй байж байгаад гинт эдгэрсэн гэд мэдээ сонсоод тэгээд манай ээж маань эдгэрлээгээд одоо бол 4 жил өнгөрсөн л доо. Тэгэл бидний гол залбирч хийсэн зүйл бол одоо манай ээж маань жоо наснасаа гэж үзсэн. Тэгээ манай дүүж гэсэн Христ итгээд анх ээжд минь 15 жилийн нас хайрлаач гэдэг залбирч байсан. Яг тэрний дагуу баг 15 жил болоод яг 4 жил өгöd бол тавдар гэдэг юм эцсийн шатанд ороод. Яг тэр үе эдгэрлээ гэдгийг сонсох дараа жил нь би хүссэн үсээгүй ер нь цуглаа нэг очиод үзье гэсэн сэтгэл төрөл очиод суудаг байсан. Тэгээ Хинтээ аймгийн Цэнхэр мандал цуглаанд суугаал. Тэгэл номлол сонсоол тэгэл ивэл очдөг байсан. Тэгээ жил гаруйн дараа 2007 оны үед ер нь Христ итгэсэн. Тэгээд ер нь баптизм өртөө тэгээд бас цуглаанд үйлчлээ. Та ялангуяа энэ Хинтийн Цэнхэр мандал цуглааныг ер нь авч явъя гэсэн тийм сэтгэл. Ер нь бол маш их ингээд ариун сүнс гэхээс илүү маш зүрх сэтгэлийн хөөрөнгө тийм залуу хүнд оргилсон сэтгэл байсан тэгэл. Анх итгэсэн. Одоо би ийм гоё тайвширлыг авсан. Тийм учраас Цэнхэр мандлынхаа бүгдийг итгүүлж ийл. Тэгэл миний арга зам бас төгс сайн болоогүй бас унаж өдөрч байсан. Яг тэр цаг үеэс эхлээл ерөнхийдөө сурах ёстой юм байна л гэсэн тэгээд үгэлтэнд төрсөн. Тэгэл Библийн сургуульд одоо сурж байгаа л тэгээ 4 жил сурсан. Тэгэл 2 жил нэг бол Библийн хичээлүүдийг ингэж төлхөө үзэл 2 жилд нийгмийн ажилтны ангид бас нийгмийн хичээлүүд голчилж үзэл. Тэгэл ер нь бол за ер нь үйлчлээ гэл. Тэгэл яг төгс хичээлдэл ер нь бол бүр анх бүр багаас сонссон гэж шүү дээ тий. Хэдэн настай гэж үү? Энэ 7 настай. 7 настай да. Тэгээ бүр сумд үстэй тий. Сумд биш Багнуурт. Багнуурт юм. Тий манай ээж найзын нэг хүүхэд нь одоо нэг Швед юм уу одоо Скандинавын орнууд төр чинь аюу тайвуу нөгөө тий.
социализм байлаа шүү дээ. Эдгээр чинь бас нөгөө яг социализм, коммунизмын нэг дундх ус. Тэгээд тэд нар Монголын элчин суудаг, консул суудаг гэж. Тэгээд нэг консулын хүүхэд нь хурж ирэл. Жохон л яг миний л үе. Тэгэл Иесус гэдэг бурхан байдаг. Тэгэл би яг тэрийг сонсоод яа байдгал юм Одоо байна. тэр үе ч одоо 80-аад он гэж таарад байгаа шүү дээ. Социализм үед тий. Социализм үед. Тэгэл Сонин тэр биш үед бас. үгүй. Тэр нөгөө тухайн үед нөгөө Орсын нэг орт дээр одоо л орт дээр тий. Тухайн үед л юу гэдэг л мэдэхгүй. Тэгэхээр нөгөө супер кинега гэдэг нэг 4.10-аас нэг бүтэн сайд гардаг байсан. Одоо бол Мойсегийн түүхийг агуулсан. Тийм супер кинега гуглын нэг хэсэг нэг 20 минут гараад дуусчдаг. Тэгэл яг тэр ингээл дахин давтна гэдэг. Тэгэхээр юм гэдэг тэр үед ер нь Орс ч гэсэн өөрөө бас сайн мэдээл анхаарч орж ирсэн. Телевизийн сувгуудаа бас цацагдаж эхэлсэн л тэр үе байсан баг. Тэгээд дээрээс нөгөө Google тэгээд үзчихдэг чинь бас тэрийг нэг дахин үзэл байдаг. Тэгээд яг тэр үед нөгөө итгэлийн үүрэг биш юмаа гэдэг яг тий үндэс суугаал тэгээд ингээл ургаал энэ ургалтыг нь усалж чаддгүй одоо нэгсэнтэй миний хатуу зүрх Ер нь жоохон мэдээл орж ирэл гэдэг сайн мэдээ тий. Мэдээл баг орж ирэл. тий. Тэгээ дараа нь цэрэгт байхад орж ирсэн гэж дээ тий. Тий. Манай сарын нэг Эрдэнэ 2 гэх нэг зэрэг байсан. Ер нь бол манай доотлын тэгдэг. тий. Тэгэл тэр ер нь бол 8 сарын эцэг аль хаасан л да. Тэгээ багшийн дэс сургууль руу орсон. Тэгээ тэр орохоос өмнө над дээр үржил чи юу Иесуст итгэх ёстой. Би ч юм итгэхээ гэж хүсэж байна. Яг би болохтой жоохон сарынхан дотоос арай л нэг 50 жоохон нэг бусдыг үгүй сонсох чихтэл байсан юм шиг санагдав. Тэгэл бурхан бас тэр чихийг бас ингээд бэлдээл. Тэгэл Эрдэнэ баяраар заавал орой болгон тэр нэгээс яриу сонсоод тэгэл маргалдахын заримдаа маргалдан заримдаа тэгэл сонсоод тэгэл унтаад өгдөг гэсэн. Одоо Эрдэнэ баяртай холбоотой байд юм. Сүүлд нь би нөгөө Үрдэн гэгэгийн нэг хэдэн жил явуулсан шүү дээ. Тэр үед нөгөө концертын танхимаас нөгөө гараа явж исэн чинь Эрдэнэ баяр тааралтай. Би энэ Үрдэн гэгээд явж исэн шүү дээ. Тэгэл чи Христ итгэсэн юм уу гэсэн чи одоо би итгэсэн бүр Библийн сургалтын дээр сурж байгаа гэсэн. Оо за тийм үү гэл тэгэл Яв замаар явж гинэ л гэж байна. Би бас нэг компани өдөрдөө явж байгаа. Тэгээд бас тийм байгаа гэлээ. Тэгэл төмөө өгчтэй уулзах хэрэгтэй гэлээ. Төмөө өгчтнүүд Үрдэнгийн пастор болсон. Тэр зэрэгээ тэгэл мэндийн мэдээл өнгөрсөн. Ээжтэй нь бол уг нь тань л да. Манай багнуурт ивэл цуглаанд явдаг гэсэн. За тэгвэл ямар ч сан бурхан бол дуудсаар байгаа л өөрийнхөө зам дээр яваад ирсэн юм тий. Тэгээ за би дараагийн нэг асуулт юу вэ гэвэл бурхан харин ямар аргаар өөртөө үйлчлүүлэхээр сонгоод дуудаад энэ бурханы чуулганд үйлчлэл гэдэг энэ үйлчлэл дээр яваад ирвэ. Ер нь бол итгэж эхлээл нэг баптизм хүртэж байгаа юм л. Яг тэр агшин л гэж байгаа. Ер нь бол хүн баптизм хүртэх яг гол зорилгыг бол би бас нэг талаар үйлчлэл гэж хардаг. Яагаад гэвэл миний итгэл бол нэг тэр өдрийн нэг сэтгэл хөдлөл бас тэр өдрийн бас эзний хүсэл зорилго бас ямар ч гэсэн эзний сүмд үйлчлэх ёстой юм байна гэдэг яг тэр өдөр л ойлгосон. Тэгэл чи одоо гэмш бас нүгэлтнүүдийг те чи бас гэмшил дагуул гэл. Тэгэл тэр л үгүй ой тань багтсан. Тэгэл би ер нь бол сум хорон нутгийнхнаа Христ итгэж итгүүлчихээ гэл бас дүүрэн хүсэлтэй л байна. Тэгэл энэ маань одоо яг жинхэнэ нөгөө бурхны үгээр биш бас нөгөө тэг цэвэр одоо нэгсэнтэй сэтгэлийн хөөрлөөс учраас айжмтай бас нэг жоохон тийм үдгэрж баг би баг 6 сар шхан цуглаанаас бас хүндэрч ирсэн. Тэгэл ер нь дараа нь ер нь би бол өөрөө хүчгүй юм байна гэдэг л ер нь гарсан. Тэгэл ер нь бол Библийн сургууль юм уу ямар ч гэсэн нэг юм мэд сурах ёстой тэр зүйлийг сурах ёстой юм байна гэж үзэл. Тэгэл Библийн сургууль яг сурахын өмнө би баг 2 жил гарсан. 2 жил гарсан бэлдээл бас хэдэн төгрөг хураагаал сургалтын төлбөрийг хураагаал хэрэндээ бэлдээл тэгэл явжлаа л да. Цуглаан улаанаач үлдээ солих байсан бол тэгэл солиод өөр ирэхгүй тэгээд Библийн сургуульд ирсэн. Тэгэл ер нь Библийн сургуульд очиод яг тэгэл заа үйлчлэгээд буцаад эргээд тэгээд баян дэлгэр сумын тий. Энэ баян дэлгэр цуглаанд хийцэн сурч эхэлж байна. Ер нь бол
Чи өдөр ч гэсэн анхлал баг очиж исэн те. Энэ баян дэлгэрт ирж исэн. Тэр цагаас эхлээл ер нь бол ирж очиж исэн. Тэгэл ер нь бол үйлчлэх хүн хэрэгтэй юм байна. Залбираарай гэл. Тэгэл алтаа цуглааны пастор. Мөнхтэй пастор тэгэл бидэнд хэлсэн. Тэгэл би ч залбирч исэн. Тэгэл ерөнхийдөө чи бол ер нь бол энэ чи үйлчлэхийн тулд гэр орон чи ойрхон байна. Тэгээд энэ хүмүүс рүү дуудагддаг. Тэгэл анх гэсэн танихгүй хүмүүсийн дунд ороход бас хэцүү байсан л да. Тэгэл за эзэн минь ядаж нэг таньдаг хүн надтай би яг үйлчлэе гэл. Одоо нэг одоо шүүгчтэй. Сольчиг тий. Тэгэл би бас нөгөө бас хичээл мичээлтэй нойргүй шахуу энэ ч бас нэг гэрт 2 хоног гарч ирэл хамгийн таарлцсан хамгийн урдлын яг өөрийнхөө цуглааны урдлын айлд очивол нөгөө туглын хашаа ингээл янзлж байгаа л. Тэгэл ярилцаад исэн чинь ер нь таньдаг хүн болж таарал хамаатан садны болол. За ингээл яринал бурхны хүсэл муу юм байна. Ямар ч нэг таних хүнийг надад бурхан илгээлээ гэл. Тэгэл дараа нь үгээ судлаад үзсэн чинь бол манай хамаатны үний ялчгүй өөрийн хамаатан. Тэгэл чи манай хамаатан байна гэж ашгүй манай нөө эцэг нэгтэй юуг юм маань над танилцуулж өглөө гэл хамаатны маань ихч тэгэл өө ашгүй тэгэл энчээ байсан юм уу гэл сурган тасарсан байсан. Тэгэл яг ингээл за ер нь бол бурханд үйлчлээ. Баян дэлгэрийн төлөө зүрхийг багаар цохилж эхэлж байгаа. Тэгэл ярин баг цохилог зүрх ингээл тэ эргэсэн л хандах зүг эргэсэн л бол тэгэл ерөнхийдөө үйлчлдэг л. Одоо ч гэсэн магадгүй жоохон хэцүү байгаа. Тэгсэн ч гэсэн л бас баян дэлгэр орохгүй. Баян дэлгэр маань яг эзний хүсэл зорилго байгаа гэл тэгэл одоо хүртэл юм үйлчилж байна. Мэдээж орон нутгад үйлчлэхэд бас асуудал бэрхшээл зөндөл байгаа л тийм ээ. Гэхдээ яг анхны дуудлагадаа үнэнчээр ингэж зүтгэж яхад бурхны ажлууд ер нь хэрхэн үр бүтээлтэй ч юм уу эсвэл одоо энэ баян дэлгэрт анхны чуулганыг тариад ч юм уу те ингээд энд байгаа хүмүүс сайн мэдээ тариад явж байгаад асуудал хэрэг вэ? Яг баян дэлгэрт бол урд нь бол нэг цуглаан байсан. Тэгэл тэр нь бол удирдагчдын хоорондын таарамжгүй харьцаанаас бол ерөнхийдөө. Тэгээ тэрний суурин дээр манай цуглаан байгуулагдсан учраас яг цөөн хэдэн хүнтэй ч гэсэн бас итгэж хүмүүс биш юм шиг бас тий. Андаагүй. Тэгэхээр би бол анхны сайн мэдээ тараагч бол бас биш. Гэхдээ тэр хүмүүс дээр бол ажиллаж байгаа гэх юм бас эзэн рүү чиглүүлж байгаа. Дийлийг нь усалдлагч гэх юм бол би бол яг нэг өөрийнхөө үйлчлэлийг бол яг зөв үйлчлэлээ гэж бас дүгнэж үзэхэд мэдээж сайн мэдээнд итгэсэн хүмүүсийг бурхан өөрөө л итгүүлдэг болохоос тий. Бас бид нар өөрснөө сайн хүмүүсийг олж итгүүлэн сайн хүмүүсийг тий өөрөө авчирж ирээд итгүүлчих гэсэн тийм дуудлага бол яг бидний дуудлага биш. Бид харин бурханы хургуудыг л авчрах, услах, тэгээд унтлах үүрэгтэй. Тэгэл хичээл зүтгэж байна. Хичээлээ зүтгэл явж байна те. За. Тэгээд өнөөдөр бид бас ярих сэдв хэний талаар ярих бол мэдээж Иохан Баптист те. Тэгээд би эхлээд юуны талаар асуумаар бол ерөн баптизм гэдэг энэ ойлголтын талаар ямар хөө ойлголттой байдیں۔ Тэгээд Иохны тэр бусдад хүртэжсэн баптизм, усан баптизмын талаар энэ нь өөрөө ч гэсэн сайн хэллээ шүү дээ. Би хинтийн цэнхэр мандал сүнтэй, цэнхэр сүнэлтэй те. Баптизм хүрч яхад надад эзний чуулганд үйлчлээ. Энэ сумбайгаа авраа гэсэн гэтгэл найдвар орж ижсэн хүсэл мөрөөдөл бий болж байсан гэж ярьж штэ. Тэгэхээр энэ баптизмын талаар ямар хөө бодолтой байна? Баптизм маш их сүнслэг хүч бас хажууд нь ус байдаг. Ер нь бол жирийн хүн ч гэсэн усанд ингээд живэд буцаад гарч ирэхэд нөгөө тэмцэл ихтэй. Тэр дайлгүй усанд сэлж чаддгүй юм бол яг мэдрэгддэг. Би нөгөө зэрэг тоход сүгнэрийн гол бас нэг шидүүлж ирсэн. Ягаад ч юм намайг дээшээ татаал гаргаад ирсэн юм шиг мэдрэмж төрж ирсэн. Тэрнээс өөрөө сэлдэг юм биш. Тэгэхээр дэрэн дотор ороод ус руу ингээд булхаж буцаад гарна гэдэг маань өөрийн нэг ойлголтоос нөгөө ойлголт шилжиж байгаа. Бас нөгөө тэмцэл явагдаж байгаа. Тэгэд бурхан бол яг тэр дотор сүнслэг хүчээр бидний дотор итгэл суулгаж байгаа. Тийм учраас энэ бол бурханы бидэнд бас байглаас устай тий хаших усыг бидний зүрх сэтгэл рүү юм оюун мэдлэг рүү ингээ оруулах тийм хүч бас болгож өгсөн болов уу гэж. Тэгж хуучингийн үед Ноагийн үеэр
бас Израильчууд Йордан голыг хатлаж тий. Тэгээ амлсан нутг руу орж байгаа өдөөс нь маш тий сэтгэл хөдлөсөн. Бас тэрийгээ бас нөгөө маш их тий дарамт ч юм уу бас чөлөөлт болж харж байгаа. Тэр хүмүүсийн сэтгэлийг их л би анх баптизм үтгэл мэдэрсэн. Яагаад тэд нар ингэж яг ингэж хэцүү байгаа тий амар тайван руу орж исэн. Ямар ингэж санаа зовлт байж байгаа эргээд тий эзнийг илүү хайрлах зүрх сэтгэлтэй болж ирснийг хэлдэг. Тэгэхэд би бол яг нэг гим нүгэл үлийн угаах тий болохох гэсэн тийм ойлголт ч гэсэн яг тэрнтэй хамт өгч. Ер нь бол Христ яг идгээл баптизм үтнэ гэл маш их дарамттай. Тэр дарамтыг даван туулж байгаа тэр хүчил намайг магадгүй эзэн рүү үйлчлэх зүрх сэтгэл рүү бас дуудсан. Тийм учраас би бол яг сүнслэг хүч үйлчлэл бас амар тайван тэр бүгдийн нэг тэр баптизмаар дагуу дамжуулаад шууд нэг зэрэг хүний тий ариун сүнсээр дамжуулаад хүний оюун бодол зүрх сэтгэл рүү шууд оруулдаг гэж. Тийм учраас баптизмыг бол би чухал юу нь үздэг. Гэтэл би баптист урсгаад юм биш. Гэтэл баптизм бол санаа сүнслэг хүчтэй юм байна гэдэгт би итгэдэг. За тэгээд өнөөдөр Иохны талаар ярьж штэ тийм баптизм нэртэй гэж. Тэгээд яг тухайн Иесус Христийг мэдлж явах үеийн бас цуг мэдлээд тэгээд түүгээр дамжуулан тэр өөрийг нь зарлуулж байгаа шүү дээ. Энэ бурхны хөө тий миний араас ирэх нэг бол агуу юм аа гэж. Тэгэхээр Иохны талаар ер нь жоохон тодруулж ирж өгөөч. Ямар хүн занч нартай ч гэдэг юм уу? Ямар хүн үйлчлэл нь илүү бус түгээс хэрэгтэй тийм үйлчлүүд байна. Эзний замыг бэлтгэгч гэдэг утгаараа. Бас нэг маш их зоригтой байсан болов тий. Гэхдээ тэр бас зориг айц хоёрын дунд амьдарч ирсэн болов гэж би боддог. Яг ингээд сайн мэдээ тарагч хүн бас баптист Иохан шиг бас тий. Тий. Энэ хүн итгэжээсээ эзэн энэ хүнийг сонгоосоо гэсэн тийм. Харин Иохны хувьд бол нэг амар тайван нь бол угаас хийх ажлаа мэдчихсэн. Тий. Их ажлаа мэдчихсэн. Тэгээд хоёрдугаар гэх юм бол магадгүй тэр гол устай даяанч байдлаар амьдарч ирсэн юм шиг сэтгэл тий. Дайлгомтой сайн мэдээдэг үйлж байгаа. Суран бүс бүслээ тий. Зүгийн бал идээд. Тэгээд энэ даяанч байдал нь магадгүй тэр хүнийг маш нөгөөд тий. Сэтгэл санаа бас одоо юу гэмтэр хэрвээ туулж үзсэн бол хэлдэг. Зөрөгтэй ч биш, зөрөггүй ч биш, хүчтэй ч биш, хүчгүй ч биш. Яг тэр хоёрын хооронд дунд гээд бий болцсон. Магадгүй би боддог. Биний хүч юм уу, миний гэсэн хүсэл санаагаар бүгдийг унах үед бурхны хүч яг хүнд өгч үйлчилдэг. Тэ? Магадгүй яг энэ айц эмээл дотор бурхныг хүчийг одоо нэгсэндээ тод гаргаж ирсэн болов. Баптист Иохныг би яг итгэж үнш. Одоо ингээд сайн мэдээ ярьж байгаа ч гэсэн нэг за чи одоо чиний одоо хүч дуусна уу гэх юм уу? Яг тэр үед одоо би одоо ингээд дийлхэ байлаа. Одоо би одоо энэ бүх юмыг орхий. Яг тэр үед бурхан өөр ажлуудыг хийж, өөр хүмүүстэй уулзуулсан, өөр тайвширлыг бурханы тайвшрал надад ирсэн гэж байдаг. Яг ийм хүч дотор бурханы үйлчлэл, магадгүй баптист Иохны үйлчлэл гэсэн юм явж ирсэн. Тэгээд тийм ч учраас маш эрэмгий зөрөгтэй тий. Харсаа сатукай нүр тий. Тийм хорт могон удмаа чи. Шамд гимшиг сэтгэлийг энэ та нарт авч ирдэг. Яасан бэ гэж тэр одоо шашны удирдагч нарт хэлж байгаа тий. Тэгээж түгэрч болохгүй яг эзэн бурхан яг ирж байгаа гэдэг тэмдэг дотор өөрөө байж байгаа. Би таныг баптизм бүтээх зохисгүй гэсэн тийм итгэлийн тунхаг байдлаар хэлж байгаа юм шиг. Бас нөгөө Лукийн бас нэг бүлэг дээрээс харж байгаад бас нэг шавнартаа ч гэсэн тэр залбирлыг засааж ирсэн. Тэгээд ялангуяа Иохны дагаж ирсэн шавнарын нэг нь үржээд Иесус та Иохан биднэрт залбирал зааж өгсөн. Та бидэнд өөрийн залбирлыг зааж өгч. Гэх мэт ишлэлээс харах юм бол тэр өөрийн гэсэн дээж аяг тэгээд бас тэр нэг хүмүүсийг хөтрөн дагуулах тийм. Өөрийн гэсэн тийм бас агуулж исэн. Бас тэгээд баптизм
тэр одоо нөгөө хоол ундны хориг зээрийг бол маш ягштал дагж яснаас нь болоод фарсайчууд тэрийг муулаад болох тэр Иесусыг болох тэр эсрэгээр нь бас сайн хэлсэнгүй гэх мэтийн ойлголтууд байсан. Тэгэхээр бол маш хатуу одоо биднийхээр бол радикал тийм бас ихтгэл үнэмшилтэй хатуу байр суурьтай байсан болов уу гэж бодсон. Итгэлийн хувьд бишилийн хувьд тийм. Тийм ч учраас бас нөгөө одоо даяанч байдлаар илүү үйлчлэлээ өгж хүмүүс жишээл идэж уухтай л тэр ч гэсэн онцгой. Тийм. Зарцаа болон зүгийн зүгийн болоор идэж бас нөгөө эко ч юм тийм. Тийм бурхны өгсөн тэр хоол хүнсийг ирэхээс илүү боловсруулсан хоол хүнс идэхгүй байх чинь. Тэгээ мацыг сайн барьдаг чинь тийм. Энээс харах юм бол ер нь радикал ер нь бол өөрийгөө тийм бусдаас тусгаарласан. Тийм маш ийм хүмүүс чинь их хувь хүний хувьд их хүчрхэг байдаг. Тэр радикал гэдэг хадуу үзэлтэй энэ жоохон өөрийгөө бусдаас тусгаарласан даяанч байдалтай гэж ярьж штэ нэг бясалгал тал руугаа бодож юмыг тунгаадаг тийм ээ. Тэнгүүл тийм хүмүүс чинь ингээ нийтийн юм харилцаанаас жоох юм зайдуу байгаад байдаг штэ нэг юм. Гэтэл өөрийнх нь Иохны хийж байгаа үйлчлэл нь гэвэл бүр эсэргээр штэ тийм ээ. Яг нийтийн хүн буюу гол дотор зогсоод Христ итгэхээс өмнө та нар гим нүглөө угаа усаар угаа гэдэг ингээд бүх сайн мэдээ ингээд яриад зогсож байгаа шүү дээ. Одоо миний хойноос ирэх хүн бол та нарын жинхэнэ аврагч юм аа гэд. Тэгэхээр энэ бид нар бодохдоо тэгж боддоо шүү дээ. Ямар нэгэн байдлаас нэг дотроо тунгаан боддог эсвэл дуугаа гэдэг ч юм уу те. Бүх юмыг төгөөс хийх хүсдэг тэдгээр хүмүүс маань их зөвхөн өөр дотор тал руугаа гадагшаа чиглэлтэй биш гэж одоо сэтгэл зүйч нар их ярьж байгаа шүү дээ. Тэнгүүт л баптист Иохны ингээ байдлаас харах юм бол илүү гадагш байгаа тийм бүр тунхаглаад зарлан тунхаглаж байгаа тийм үйлс хийж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын юм харьцуулт нь яаж болоод байна? Тэгээд бид нар би бас бодохдоо тэгж боддог байхгүй нөө. Жишээлбэл дууга дотогч байгаа юм хүмүүс сайн мэдээ тарах гэхээр аяг бол наадах чинь билегээ бас баг байхгүй гэдэг ч юм уу юм төгөлтөнд хүрээд идэв шүү дээ. Ягаад гэвэл наа чинь хүмүүстэй харилцахтаа муу гэдэг ч юм уу. Гэтэл энэ дээр бол чиний дүгнж байгаагаар бол тийм үзэл бодолтой хүн хийж байгаа үйлчлэгээр илүү гадагш байгаа чиглэлтэй юм үйлс хийж чадаад байна шүү дээ. Тэгэхээр энэ дэр бас юу гэж бодож байгаа юм. Яг сэтгэл зүйчтэй нэг нь бол болохгүй дотгошоо бол хэд дотгошоо байгаа нь сэтгэл готрал ямар л юм харин хэдийг өөрийгөө тусгаарлаж чадж байгаа ч гэсэн тэрийг илэрхийлэх тэр хүчтэй гэдэг чинь илүү нөгөө дотроос хүчтэй тийм хүмүүс бас төрдөг. Магадгүй бурхан бол хийж байгаа тий Захарай тий тэр хоёроо дамжуулаад төрүүлээд тэгж гаргахтаа тэр үнийг үнэхээр хүчтэй тий сүнслэг хүч дотор төрүүлж байгаа. Тэгэхээр бол бид тэр хүн бол сэтгэл гутарсан тийм сэтгэл зүйн дотоод шин чанар биш харин тэр хүн тэрнээс хүч авч тэгж өөр ингэж тунхаглаж хүчээр ингэ задлж гаргаж чаддаг тийм. Өөрийгөө тэргээр хэлж байгаа шүү дээ. Би бол эзний замыг бэлдэгч дуу хоолой гэж. Өөрийнхөө үйлчлэлийг мэдсэн. Тэгэхээр бол бид хүчрхэг хүн яг хаана оршдог юм бэ? Да ялангуяа эзний дуу хоолой хүчтэй тунхаглаж чаддаг дуу хоолой хаана үйд юм бэ гэвэл магадгүй Иохны тийм дотоод хүч чадал дэрч хүчийг бас мэдрэх гэж ойлгож байна. Тийм учраас дотроо хүчтэй хүн гаднаач гэсэн их хүчийг тий цацаж чаддаг. Тийм дуу хоолой. Наанаас дүгнэх юм бол баг ийм юм биш үү те. Юу хийхээ бурхны дотор юу хийхээ мэдсэн бол тэрийг илэрхийлэх бол үндэ асуудал биш гэж. Тэ. Одоо жишээлбэл Христэд үйлчлэхээр дуудагдсан бол тэр үйлчлэлийг хийх нь тиймч асуудал биш гэсэн үг. Тэ. Юу гэж тийм утгаар ойлгож болно. Тэр тайл хуучин гэрээний үед ч гэсэн нөгөө шүүгчдийн үед Самсон хэлбийн шүүгч болно гэж мэдээж тэр алдаж онсон зүйл байгаа. Өөр хуучин хаадаг үед ч гэсэн бас тийм нэзээ тусгаарлагдсан хүмүүсийн тухай байдаг. Тэр ялангуяа шинэ гэрээний Иохан бол Иесус дүгнэхдээ хин хөвлөгөөс төрсэн хүмүүсээс одоо хамгийн агуу нь бол Иохан юм уу тий. Тэр хүн бол яг эцээ хүртэл ингээд дуудлага тий зорилгоо ингээд хувцалцсан үйлчлээд явж байгаа. Бидний хувьд ч гэсэн яг амьдралын одон мэдээллүүдийн донд яг эзнийг яг тэрэн дотроос хайх гэж хичээдэг. Харин бол жинхэнэ мэдсэн ялангуяа тэр үйлчлэлийг ойлгосон хүмүүс тэр мэдээлэл дотроос эзнийг биш харин энэ мэдээллийг эзнээр солих тий
Энэ мэдээллийг эзнэр ялах гэсэн тийм хүчтэй зүйл одоо нэгсэндээ үйл гаргадаг. Тэрний одоо эртний одоо нэгсэндээ хэв шинж бол одоо Иоханы тий баптист Иоханы үйлчлэлээс бол тий. Тийм учраас магадгүй хүмүүсийг өөр дээрээ татж байгаа. Одоо ялангуяа нийгэм судлаач нар эндээс ярьдаг нэг харизматик харизмтай хүн гэх тий. Тэгээд Чингис хаан бол яг тийм харизмтай байсан гэх. Тийм учраас магадгүй тэр Йордан гол дээр тий хүн байдгүй тийм зэлүүд нутагт байсан ч гэсэн хүмүүс тэр шууд харизмаар нь очиж идэг тий. Дуу хоолоогоор нь очиж идэг. Тэгээд тэрний хүчийг өөрөө мэдэрч байдаг. Тэгээд бүр сүүлдээ тэр би буурч эзэн бол тий өсөх болно гэдгийг бүр хэлж тунхаглаж байгаа. Тэгэхээр бол тэр өөрийгөө ингээ тий би бол юу ч энэ бол одоо нэг хандсан зүрх сэтгэлийн тухай ярьж байгаа тий. Би бол дүүрсэн. Гэтэ надаас илүү дүүрнэ. Надаас илүү хүч нь бол бурхан юм а гэдгийг бол зөрөгтэйгөө тунхаглах хүчтэй зүрх сэтгэлтэй. Тэгээ бас тийм удирдлагатай байж чадчих. Энэ бол ганцхан нэг зорилгоо мэдсэн хүчрхэг харизмд л нэртэж байгаа, мэдрэгдэж байгаа. Тэрнээс биш бол тэр нэг одоо бусдыг ингээд тусгаарлагдаад өөрөө дотгошоо болцсон тийм хүч биш. Харин тэр дотроо байгаа тэр хүчийг магадгүй тэгэж ингээд үйлчлэлээр гаргах арга зам нь магадгүй тэр усан баптизм тий. Тэр даяанч байдлаар амьдарч байсан тэр сойрхол бурхнаас өгсөн сойрхол нь байсан болов уу гэж бодож байгаа. Өгөгдөх нь байсан болов. Йохан Баптистаас ер нь одоо ингээд бодох нь ерөн бид нэр Йохан Баптистаас ингээд дүгнээд бодвол за энэ хүнээс бол ийм зан чанар юм уу, ийм үйлчлэлийн ийм хатуурчлалын зоригийн ч гэдэг юм уу, ийм юм сурцсан байх хэрэгтэй, сурах хэрэгтэй шүү гэж бодож байгаа зүйл байна. Тэр та ялангуяа нэг яг ингээд шоронд магадгүй тэр хүн үгүй мэдчихэж байгаа. Гэхдээ яг эцсийнхээ үйл ажиллагаа дүгнээд шавнараа явуулж байгаа. Иесус одоо та бол яг миний үйлчлэлийн гол зорилго мөн үү гэж. Яг энэ үгнээс л бодоход бол тэр хүн төгсөх гэж байгаа мэдчихэж байгаа тий. Одоо би бол төгсөж байгаа. Гэхдээ яг миний ажил төгс болсон уу гэж тий. Төгөлдөр болсон уу гэж бурхнаас өөр хинээс ч биш. Бид төгс төгөлдрийн ойлголтын тухай, үйлчлэлийн ойлголтын тухай бол бид мэдэхгүй. Гэхдээ магадгүй Баптист Иохан бол яг тэр зүрх сэтгэлийн яг тэрэндүүд харж байгаа. Яг миний эзний түн хоолой болж чадав. Та мөн үү? Би одоо эцсийн удаа би асууя. Энийг сайн яаж мэдж байгаа гэх юм бол би өнгөрсөн жил ээжийг алдсан. Ээж маань ингээл итгэлээ томхойлол юм явж байгаа. Хамгийн сүүлд хэлж байгаа. 2 хүүхэдтэй, дүүтэй хэлж. Би та хоёроос өөр хинч тэр надад байхгүй. Энэ хүн амьдралынхаа зорилгоо дүгнэж байгаа. Тэр дүгнэлт. Ээж маань. Ягаад гэвэл бид хоёрын төлөө л явж байсан гэдэг. Тийм. Би одоо ер нь бодоод дүгнээд тоход харин Йохан бас тэгж байгаа. Яг тиймэрхүү эцсийнхээ юм зүйл дээр очих дээр зэрэг би таны тийм таныг яг тийм таны өмнө юугаа хийж чадсан уу? Харин тэгэхэд Иесус дүгнэлт хэлэхдээ бол хин эвлигээс төрсөн тийм. Одоо өдгөөгөөс одоо хүртэл Осигоос тийм одоо хүртэл иш үзүүлэгчдээс өдийг хүртэл хийсэн бүх хүнээс илүү хийг эвлигээс төрсөн Йоханоос илүү. Йоханоос өөр агуун байхгүй. Гэхдээ бурхны хаанчлалд бол Йохан бол хамгийн дорд байх бол. Тэрэнгүүрээ тэр Йоханыг бол магтсан. Ягаад гэвэл урд бүх үйлчлэлүүдийн хамгийн төгс нь Йохан байсан юм аа дүгнжилж байгаа. Тийм дүгнэлтийг магадгүй авахд сайхан байх л та. Тэг сайхан Тийм. Бурхнад дүгнүүл. Тийм тэр зүгээр амьд дуу хоолой тоолгоо тэгж дүгнүүлэх. Тэгж тэгэл өөрийнхөө үйлчлэлийг нурсан ч гэсэн өөрийнхөө шавнарыг чи миний биш барин бурхныг даг тий. Тэгээд явуулж байгаа. Тэгэл өнөөдөр би өөрийн хүүхдээ тий гэж бодож байгаа хүмүүсээ өөр хүнийг дагуулад хээ юу гэж чадах вэ гэж чадах вэ тий. Тэгээд яг бурханд за одоо ингээл бурхныг дагаж хэмжээний сэтгэл бас үржижсэн баг. Тийм учраас би бол Йохан бол маш их магтагдсан тий. Тэгээ бид нар хуучин гэрээний хаадууд Давидын их нөгөөд тий
Тэлийн тунхаг тэгэл дээрээс нь Соломоны мэрэгэн ухаан дэш үзүүлэгчдийн тэр дарлагдаж зовоо тэгээ бүр тэгжсэн тэр бүр тийм зүйлүүдийг илүү яахан болгоогүй байсан юм байна. Тэр хүний хоо амьдралыг нь төгөлдөр чанарыг л бурхан хэлж байгаа. Магадгүй ирээдүйд очиод бид бүгд бас тэгж магтаалахгүй. Тэгтэл бурханы хаанчлалд бол ямар ч гэсэн агуу байж чадсан юм а гэдгээл тунхаглал өчөөхөн байдлаар л илэрхийлэх. Тэгэхээр түүний дотор ер нь бол Иохан маань түүний замыг бэлдээд сайн мэдээд тунхаглаад эзэн агуу бурхан ирнэ гэдгийг тунхаглаж ирсэн. Дээрээс нь түүний эцсийн асуулт гэсэн саяны дүгнсээр би бол өөрийгөө зөв зүйл хийлгсэн гэдгийг бурханаар бахархуултаа ярьж шít. Тэгээ ялангуяа би одоо буцаад ингэ өөр чинь тавьмаар л да асуулт. Тэрний юу вэ? Яг энэ орон нутгийн чуулганд ирээд үйлчлээд бүх зүйлээ ингэж зориулаад ингээд явж байхад ер нь за би одоо л зөв зүйлээ хийж чинь та гэсэн мэдрэмж өрөх юм уу? Эсвэл заримдаа бүр за энэ арай асуудалтай биш үү? Болдог ч юм уу гэсэн шантраг үед байх юм уу? Ер нь бол үцэхгүйгээр гэсэн үг шүү дээ. Ер нь бол их шантарна. Ягаад гэвэл мэдээж бид нар Иохан шиг тийм хүчирхэг харизмтай биш. Тэгээд нөгөө төгс тийм үйлдэл маш их шантар. Одоо л би ч гэсэн өчр сүхэн юм бэ л гэж өөрөөс асуудаг. Бурхны үйлчлэлийг хийдэг чи юм бэ гэж. Гэхдээ нэг зүйл нь бол энэ баян дэлгэрчүүдэд хүн хэрэгтэй. Бурхны үйлчлэл хэрэгтэй л гэж л үнэхээр яг тэр бурхны Библи дээр л байж байгаа сайн мэдээ болон бурхны үгийг дамжуулж байгаа тэр олон үйлчлэлүүдийг харахтаа л иш үзүүлэгчдийн үйлчлэл байна. Мэдээж баптист Иохан шиг урам зоригтой хүчтэй эцэг тууштай тий байж чадахгүй вэ? Магадгүй ч гэсэн ямар ч гэсэн өнөөг хүртэл миний хийсэн дүнс ямар ч гэсэн зогсох ёстой л. За зогсъё л гэсэн тийм. Тэгэл тийм байдлаар л үйлчилж байна. Тэрнээс биш бол би өөрийгөө нэг за би бол сайн мэдээний мастер агуу гэж хэлэх ямар ч хүсэл зориг. Харин ч би өөрт магадгүй бусдаас илүү дор байсан байж магадгүй. Гэхдээ мэдээж миний яг эзний сонгосон энэ газар бол төгссөн газар байгаа. Гэхдээ энэ дотор би байх ёстой. Амаргүй газар гэсэн үг тийм. Амаргүй газар. Тийм. Амаргүй газар ирсэн. Тэгээд ямар ч гэсэн энэ дотор байх ёстой. Тийм дараагийн үертэл. Бурхны өөр нэгэн үертэл ямар ч гэсэн байх ёстой. Байр суурь хатны төлөвлөгөө үргэлжилтэл гэсэн үг тийм. Тийм тэрнээс биш бол яг хэрвээ тийм хүн хурж ирвэл би байр суурь шууд тавьж өгнө. Тийм. Яг Иохан шиг. Миний байгаа ганц адилхан зөвлөө гэдэг. Би буурна харин дараагийн үер тэр хүнд бол би чөлөөтэй байр суурь тавьж өөр би Иоханоос сурж яаж чадах юм бол бараг байхгүй. Тийм өндөр харизмтай биш. Бас тэгээд бас шууд гимшигт үнгээд хашгираад хүмүүсийг гимшүүлж чадах тийм хүчрхийг тийм хүч чадлыг сүнслэг зоргийг бас гаргаж чадахгүй. Дээж хүмүүхэн гэмтэй хүмүүхэн л өөй гэсэн ойлголт. Гэхдээ бол миний дотор байгаа харизм бол Иохан Баптистийг бол хаамж ирэхгүй. Гэхдээ бурхан бол ямар арга замаар ажиллах, энэ газар ямар хүн хэрэгтэй. Тэгээ тэр өөрийнх нь хайртай хүмүүсийн төлөө явуулсан үнэ. Яаж ажиллахыг гэдэг юм бол мэдээж бурханы гартаа шүү дээ бүх юм тийм ээ. Бурханы ажлыг бид нэр бол тааварлашгүй. Тэгээд за хоёул яриагаа жоохон дүгнэе л да. Тэгээд за нэгдүгээрт хоёулаа юуны талаар дүгнэж ярих вэ гэвэл Иохан Баптист Иохны маань одоо эзний замыг гэрэлтүүлэх хийж байгаа юм зоригтой алхмууд шүү дээ. Одоо үед магадгүй за одоо үед гэж хэлнэ л яг одоо үед тэгэж ил тодоор ингэж ярих нь оновчтой юу эсвэл бас нэг өөр арга зам байх шаардлагатай байна. Ялангуяа энэ юунд гэсэн үг. Орон нутагт гэсэн орон нутгийн жижиг сумд. Одоо ер нь ямар арга барилаар ажиллаж байна энд? Ажиллавал ер нь илүү өвдөлтөж харагдаж байна. Иоханоос нэг талаараа би хэлсэн өндөр хүчрхэг харизмтай хүн бол тэрийг хийж чадна. Тийм учраас
Одоо тийм аризмтай тун цөөхөн байдаг байна. Тийм тэгээд яг хаа өнөөдөр Монголын хувьд тайлангуй баян дэлгэрчүүдийн хувьд ч юм уу авч үзэх тайлангуй хөдөө орон нутгийн үйлчлэл бол хүн харахад сайхан дэлгэр байгаа ч гэсэн монголчуудын хувьд бол их үнэнч үндэстэй. Магадгүй тэр үнэнч байдал нь урд ойлголтоо шинээр солих. Тайлангуй эзнийг хүлээж авахд маш их хэцүү байгаа. Өвдөлт өгж байгаа. Зөөр өгж байгаа. Ийм байдалд бол зохихгүй болов гэж. Яг хаа магадгүй тийм өндөр хүчтэй хүнийг татах чадвартай бол хийж чадна. Тэг яг хаа миний хувьд бол чадах. Хүч бол хомс учраас чадахгүй байгаа. Тийм учраас би бол баптист явахантай бол үйлчлэлийн хувьд бол өөрийгөө бол одоо тэгсэнтэй зэн зэгцүүлж чадахгүй. Яг хаа израилчуудын хувьд бол өөр гэж хүмүүс ярих болов байх л да. Нийгэм гаруул үеийн үед ч гэсэн өөр баг. Гэтэ сонсож байгаа чихнүүдийн хувьд бол адилхан. Сонсож байгаа сонсогч нарын хувьд адилхан. Гэтэ би бол монголчуудыг бол илүү үнэнч болов. Илүү ойлголттой хайж чаддаг. Тийм үндэстэй. Магадгүй израилчуудын хувьд илүү баг. Хувь илүү баг. Тийм ч учраас бол бидний дундаас эцэг үүдийн маань хувьд ч гэсэн урагч гэдэг ойлголт бол түн хомос байсан. Яг хаа ноёдын урагч гэдэг байсан ч гэсэн ард иргэднүүдийг тэр дагдаг байсан. Толгойтой. Тэр бол монголчуудын хувьд ялангуяа хүмүүсийн итгэллөө буцаа итгэл Христийн зам руу ирэхэд хуучин зүйлдээ үнэнч байгаа учраас ирэхэд хэцүү гэдэг юм дүү гэж юм тийм. Би UBT-ст сураад сүүлийн судалгааны ажил хамгаалж байгаа тэр менталитет гэдэг. Тэр нийгмийн одоо дотоод шинж төр. Тэгэхээр Монгол хүний шинж төр үнээр хүчрхэг байсан. Тэр тайлангуй одоо байж байгаа тэр бөөгийн үзэл, тийм шарын шашны бас үзэл. Одоогийн Монголд байгаа шарын шашин бол яг бөөжц шашин. Тийм бөөжцсэн баггүй. Бөөдөө их хойлж утгсан. Тийм болон мандсан болсон. Тийм учраас бөө буддын шашин хоёрыг бол монголчууд нэг л гэж харж байгаа. Тийм өөртөө нэг гэж ярьж байгаа ч үгүйсээ харахаач өөр аргагүй. Тийм учраас тэдний хувьд бол Христ итгэл шин. Тийм учраас монгол шиг юм хатуу менталитеттэй дотоод шинж төрхтэй хүмүүс сайн мэдээд тараана гэдэг бол асар их төсвөр төвчээр шаарддаг. Тууштай байдал гэсэн. Тийм тууштай байдал. Тэгээд маш хатуужил шаарддаг. Магадгүй зарим үед тэдний дунд хэд их одоо Монголын тэр хатуу менталитет дотор өөрөө хүн бол өөрийгөө ч алдаж магадгүй. Итгэл үнэмшлээс алдах магадлал. Тэр тайлангуй энэ зүйлэл хөдөө орон нутгад их илэрхийлэгдэнэ. Тэр тайлангуй Баруун аймагт ч юм уу эсвэл цөөн хүн амтай дов жалган үзэлтэй манай сумрхуу иймэрхүү газар бол маш хүчтэй. Энэ бол минийх бол минийх. Хүнийх бол хүнийх. Хүний үзэл бол минийх биш. Тийм учраас тийм хатуу менталитеттэй, сүйтэй хатуу одоо чангагийн хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчлөн гэдэг бол үнэхээр төсвөр төвчээр ихтэй байна гэдгийг би өөрөө одоо ч гэсэн мэдэрч байна. Алхам тутамдаа. Тэгэл нэг хүний төлөө залбирч 3 жил залбираад тэгэл цуглаанд ирж байна. Тийм ганцхан л хүний төлөө залбирхаад л олон хүн ингээд залбирал тэгэл олон 10 хүн ингээд залбирал за одоо би таны төлөө тэгэл нэг нь л 3 жилийн дараа ирж байна гэл бодох. Эсэргүүцчихсэн өмнө ирж байгааг гэл бодхол тэр үнэхээр яг энэ дотор оршиж Христ итгэл бол Монгол гадтай айлгын нүүдэлчдийн дунд одоо хувь хүчийг олохын тулд магадгүй ахаад болоогүй нэг 50 60 жилиг бол Христ итгэл төсвөр төвчөд дотор өнгөрөх байх л гэж бодож байна. Зориулалт дунд. Тийм зориулалт дунд, нулимс дунд. Тийм өнгөрөх байх. Илгээгдэж байгаа хүмүүс сайн мэдээ тарагчтай тийм. Тэгэл яг үннийг хэлэхэд бол баптист Иохан бол зорилгоо мэдчихсэн гэдэг. Энэ бол яг зорилгоо мэдсэн хүн л төвчж чадна. Одоо бол би бас нэг юм Библийн сургууль сурсан гол бархал бол гэх юм уу одоо би одоо тэр сурсны гол одоо нэгсэндээ надад өгж байгаа урам зориг бол яг тийм. Надад нэг зорилго суулгаж өгсөн. 2 жилийн сертификат боловсрол маань. Учирсгүй чи яг энэ дээр зогсох зорилготой байв.
Тэрний хүчээр л би яг өнөөдөр яг энэ ингэ зогсож 7 дахь жил рүү орж ирж байна. Тийм. Тэгэхээр бол би ахаад 7 жилиг өдөхийн тулд дахиад магадгүй тийм. Аль бас тэр зорилгоо би хүртэлх хэрэгтэй. Тийм. Дахиад байх хэрэгтэй. За зогсох хэрэгтэй. Зорилгоо зогсохгүй ээжж бурхны ажил тууштай явагдана. Тийм. Ми магадгүй баптистийнхан бол нэг 4 жил юм уу 3 жил гарна л үйлчилсэн баг тийм. Иесус эзэн нэс өмнө явчихж байгаа шүү дээ. Тийм. Яг өмнө нь бол ингээд бас нэг эдэн сарын ч өмнө юм уу тийм. Жилийн ч өмнө юм үйлчилсэн тэр үйлчлэлийн зорилгоо нь баптизм бүтээж тийм. Төгөлдөр гүйцэлтэй дараа нь өөрийнхөө шавнарыг эзэнд өгсөн. Энэ ч гэсэн гэж байгаа. Одоо миний хувьд ч гэсэн яг ингээд ахаад 7 жил. Магадгүй ахаад 7 жил. Үдих тэр үед энэ баян дэлгэр маань арай өөр болсон байгаасаа гэж би үзэж байна. Тийм учраас төсөв төвчээртэй уран зоригтой байгаарай. Урагшлаарай. Тий. Эцэшгүй байран дээрээ сууж тий. Ер нь бол авралын зарч юм сайн мэдээ ярина гэдэг бол төвчээр өөр юу ч тэгэл бурхан бол өөрөө загалмай дээрээ хүртлээ тий. Тэсэж төвцсөн. Тэгэж өөрөө тэр хадагдаж явахдаа ч гэсэн тий. Эцгээсээ гуугаагүй. Тэгээ асар их зовлон шаналлын дунд ч гэсэн итгэлээ хамгаалсан. Тэр хамгаалалтыг бид ч гэсэн өнөөдөр итгэсэн бид нар бол хаягсгүй. Алдах ч ирэхгүй. Тууштай байх. Тийм тууштай байх хэрэгтэй. Тэгээ бас нөгөө сайн нэг бэс яаж байгаадсэн Иракад нэг патриарх хуучин ортодокс сүмийн нээлт болж байгаа гэл. Тэр хууч ортодокс сүм чинь хэдийн жилийн түүхтэй үлээ те. Тэгээ дээрэс нь Иракд гэд бодоход бол араб суничитийн яг жинхэнэ уулзуур нутаг дээр яг тэгээд байж юм гэхлээр бас урам зориг орж илээсэн. Тэгэхээр бол тэр тэсэд төвчээд 1000 жил, 1000 жилийг 2000 жил рүү орж байгаа тэр патриархууд бол энэ хажууд бол монголчууд бид шинэ тийм бид нар чинь нийстэр урсгалаач дотор бол орхиод мартаад өөр шиш рүү орсон шүү дээ. Тэгэхээр бол бид бол одоо яг олж авсан итгэл үнэмшлийг яг энэ цагт бол яг хадгалах цаг шаардлагатай. Тийм. Тийм учраас бидний төвчээрийг харахтаа хүмүүс дахиад 7 жил магадгүй түүний дараагийн 7 жилд бол итгэж эхэлнэ. Энэ үе бол угаасаа хэцүү үе. Бид нар бол яг ингээд 90-ад оны үед шилжилтийн үед хүрч ирсэн. Шилжилтийг давах процесс маань хүнд байсан. Тэгээд дээрээс нь хой үзлээ олж авахын тулд дайлангуй Монгол шиг юм хүчрэхийг түүхтэй. Тэр дайлангуй тэр түүхээ тэ бүр ингээд хадгалах гэж оролддог тийм үндэсний хувьд бол тийм бахархдаг бүр үнэт зүйл нь болж байгаа энэ үндэсний хувьд бол бид бол олон 7 жилийн дараа бид магадгүй Христийн суурийг энэ улсад тавьж байна. Тийм учраас би бол өдөө орон нутагт үйлчилж байгаа хүмүүсийн хувьд төвчээртэй байгаарай. Тууштай байгаарай. Тэгж л хэл. За тэгээ одоо бас нэг өөр нэг залуу одоо бас цуглаанд явж байгаа ч юм уу те. Одоо яг зүрх сэтгэл насцсан байгаа. За би тийш явж үйлчлэе гэсэн нэг дуудлага авсан байгаа. Тэдгээр залуустай хандаж хэлээд юу гэж захимаар юм. Тэдгээр хүмүүс дэлгэхдээ эхлээд ер нь бол суралцсан гэж хэл. Ягаад гэвэл бидний сэтгэл мэдрэмж маань бол яг төв зураг. Оргилсон хүсэл маань мохно. Хамгийн гол нь тэрийг тэжээдэг, тэрийг хүсэлдэг, тэрийг маань одоо нэгсэн төв хөглөдөг, одоо чавцсан болдог тийм хөгжмөр бол. Хөг нь болдог тэр хүч бол бидний дотор байгаа Иесусийн үнэн мэдлэг. Бид нар хинтээж уулзаж болно. Юутайж сэтгэлээ хуваалцаж чадна. Гэтэ тэрэн дотор бидний сэтгэлийг эргүүлэх хүч бас тий сатаны юм уу тий муу сүнсний арга мөхөө зөндөө бий. Тэрийг ялахын тулд чам мэдлэг хэрэгтэй. Тий. Зөв үнэн мэдлэг заалангуяа Израильчуудын хуучин гэрээний эсвжүүлэгчдийн дунд бол миний ард түмэн мэдлэггүйгээс болж алдах үе. Энэ мэдлэгийг бид нар сурах хэрэгтэй, судлах хэрэгтэй. Тэгэх юм бол бид одоо сая сайн мэдээ ярих маань одоо нэгсэндээ хүчтэй тий. Одоо баптист Иохан шиг дотоод нөө зоригтой тууштай байж чадах тийм итгэл үнэмшил, тийм үйлчлэлийн урам зоригтой болж чадна. Хэрвээ бид урам зоригоо усалж чадахгүй урам зориг маань өөрөө шатаж өгөө болж магадгүй. Тий.
Тийм учраас яагаад израилчуудын хувьд үйлчлэл залуу хүн баг оруулдаггүй байсан гол шалтгаан тэр тий. Бас шинэ хүн ч гэсэн тэр онцгойдод үздэггүй байсан. Яагаад гэвэл шинэ хүн бол бас залуу шинэ эхэлж байгаа. Зам дээр хамгийн гол нь тэрийг туршлага гэх юм тий. Туршлага суусан, мэдлэг суусан тэр хүн л тэр үйл ажиллагаа, үйлчлэлд тэр одоо нэг хатчиж, зоригжиж бас цаашаа бас үлдэж чаддаг. Үлдэж тууштай байж. Ер нь бол одоо Монголын орон нутгийн магадгүй үйлчлэл, Христ чуулганы үйлчлэлд бол хамгийн нэгдүгürt байх ёстой зүйл бол тууштай байдал юм тий. Тийм, оршин байж байгаа. Оршин байх ёстой. Мөхшгүйгээр тэнцээд байсаар байх ёстой гэсэн нэг юм ойлголт байна шүү дээ тий. Тэгээд мөхшгүйгээр заах энэ чуулганд Христийн чуулганд ингээд үйлчлээд мөхшгүйгээр удаан тууштай байхад хамгийн байхад саад болж байгаа хамгийн том зүйл нь юу вэ? Толгойд за энийг болчихсон гэсэн юм бодлыг оруулж байгаа ганц хүчин зүйл байна уу? Бага. Энэ бол санхүү. Тийм. Ер нь бол хөдөө орон нутгийн чуулган тэтгэлэг өгдөг бас тэгээ дээрэс нь бас нөгөө давлын зарчны үрж ирээд гэр бүлтэйг урж ирнэ бас өсөж үржин те. Тийм. Тэгээ нөгөө хүүхдүүд чинь өвдөн одоо их л миний саяхан л нэг сарын өмнө сая 2 3 7 оны өмнө л би өвдөж байгаа. Тэгэл за одоо яах вэ гэж бодоход бас тэгэл яг тэр үед бол хүмүүс туслаад би одоо түр ингээс ихчээд байж л байгаа. Яа дараа нэмжлэгээ хэрэгтэй гэл яг тэгэл яг энэ үед л гэл бодоод үзэхэд санхүү бас хэрэгж. Энд өвдөхөд санхүү тэгэл гэр бүлээ тэжээхэд санхүү. Тэгэл бас хүмүүс лилжлээ манай Монголд 300 гаруй сум байдаг. Тэгээ 300 гаруй сумаас 100 нь одоо христийн сүмтэй гэл. Тэгээд бусад 200 нь сүм чуулгангуу тий гих жишээ нь. Тэгэхээр бол манай Монголд бол хөдөө орон нутагт сүм чуулган бол дутагдaltaй байна. Тэгээд яг хэрэг дутагдaltaй байгаа ч гэсэн одоо тэр хүмүүс ингээд сууд байгаа тэр 100 сумаа алдчихгүй бол тэр хүн мэдээж хийх ажил хэрэгтэй. Орон нутаг чинь ямар үйл ажлын байр байхгүй тийм эдгээр байртай тэр нь болох тэр зэрэг нөө одоо захиргаа сургууль эмнэлэг гэдэг. Тэгэл яг иймд бол би бол нэг санал болгосон зүйл бол хөдөө орон нутгийн сүм чуулганууд дайлангуяа өөрт би шууд өөртөө хэлж байгаа л да. Дөрвөн улирлын хөлөмж өгөөч. Дөрвөн хөлөмжийг хөлөмж барихад нь туслаач яа гэж өгдөг юм тийм өөрсдөө нэг санхугаа босгох боломжоор хандах. Тийм бол тэр хүн өөрийнхөө санхүүг босгох гэр орнууд тэжээн нөгөө талаар хөдөө гэдэг орон нутагт хүмүүсийг бас өөрийгөө дагуулах. Ялангуяа ажил хөдөлгөөнт гэдэг бол өмнөнийг бас нэг татдаг. Тийм. Би бол одоо 100-ны хөлөмжтэй гэл 100 ингээ ногоо тарингуул хүмүүс хүрээд. Одоо яаж юу хэрэгтэй вэ? Тэгээ одоо тэгэл ногоо тарьдгүй хүн ч гэсэн ногоо тариул юу хэрэгтэй юм бэ гэж асуудаг. Тийм. Тэгэхээр одоо ингээл бас нэг талаа яриа өрнө. Тийм яриа өрнө хэмжин бас болон сэжмнүүлнэ. Тэгээ тэр хүн намайг гэсэн одоо нэгсэндээ хүлээж авах сэтгэлтэй болчихж байгаа. Энэ хүн оршиж байгаа шүү. Иесусийн гэдэг хүн маань гадны хүн биш тийм. Иесус очирсон. Тийм. Тэгэхээр энэ хүн маань бидний шиг л амьдрал хоол иддэг, бидний шиг л адилхан хөдөлдөг. Бидэнд бас ингээд бидний нийтлэг талууд бас байна. Тэгэж одоо хэл юм. Тийм. Сумын төвдөр бол мал маллаж байна. Бог мал их байлгаж болохгүй. Бод мал бол уушиг арчилгаан малгай ихтэй. Тийм учраас нөгөө бас үлжээ хаварж явахад бас хэцүү. Тэг яг миний хувьд бол нохой тарж сурсан учраас дөрөв үйлрэлээ хөлөмж бол маш их ойрхон очиж. Тэгээд боломж. Тэгээд би бол намайг сар болгон гэд итгэж тижээснээс илүү нэг удаа тий яг миний нөгөө арга зам юм аа. Тэг үйл ажил хөдөлмөрийн багжийг маань надад өгч. Тэгэх юм бол бид хөдөлмөрийн багжаараа дамжуулаад сүм чуулгана. Бас энэ нутгийн хүмүүсийг хил дотроо бас тий тисэж тогтох одоо 7 жилүүдийг би үтгэхэд хүчтэй болно. Бас үр хөвгтүүд маань ч гэсэн энэ чинь амьдарч өсөж том болно. Магадгүй энэс гараад өөр тийшээ сурж болох гэж байна. Гэхдээ зүгээр нэг сууж байгаа ч юм уу бас нэг эзний гэсэн тийм нэр дотор ингэж байсан дор бол бас итгэл үнэмшил үйлдэл үг ажлын төслийг зэрэгсэж явах юм бол сайн мэдээ үр дүнтэй. Хүрх юм болов хүрдэг юм байна гэдгийг би бас өөрөө мэдэрч байгаа. Тэгэл одоо би нугаач хүмүүстэй танилцж эхэлж байна.
За за. За тэгээ ер нь бол хоёулын гэсгээд яриагаа өндөрлөе. Тэгээд чамтай ингээ ярилцаа сууж байхад миний зүгээс юу бодож байна бол нэгдүгээрт чуулган буюу ялангуяа орон нутгийн чуулганд үйлчлэг яасан агуу төвчээр зориулт вэ гэж тэ. Тэгээ нөгөө талаасаа юу бодож байгааг бол энд бол орон нутгийн чуулганд байна гэхэд бараг дангаас нэг хүн илгээгээ ч юм уу тэ. Тэгдэг цаг нь нэг өнгөрч ий гэж харж байгаа байхгүй юу. Ялангуяа цогцоор нь ялангуяа юм шийдэхгүй бол асуудлууд Иесусийн нэр алтарчхаасаа илүү бас ад болох юм магтлууд маш өндөр гарч ирж байгаа учраас тэр талаар бас бараг цогцоор шийдэх хэрэгтэй. Тэгээд бас нэг явсан тухай яс 100 гэж Монголын зүрх зүгд шүү дээ. Тэгээ бас эзний үгийг сайн мэрээр харж байгаа хүний хөл яасан үзэсгэлэнтэй вэ гэж Библиэлд байгаа. Тэгэхээр бас бурхан өөрийнхөө хайртай нэг тийшээ илгээсэн бол мэдээд зүгээр байхгүй. Ямар нэгэн гарцыг арга замыг зааж өгд юм байна те. Тэр арга замуудыг бас хүлээн аваад тэр нь бас тууштай бас хандах хэрэгтэй байна. Чи саяныхаар ярьлаа шүү дээ. Хүлэмж ингээ явал арга замууд бол өвшөө болоо нээгдэж байна те. Энэ орон нутагт магадгүй өөр орон нутагт яадаг хүлэмж байдаг зөв нэг юм хийдэг ч юм уу те. Тухайн орон нутаг болгондоо өөр байх л та. Гэтэл бурхан ямар нэгэн арга байлаа замыг зааж өгөх юм байна. Гэтэ мэдээж бас Христ бүх итгэгч нартай уриалж хэлэхэд бас илгээл дээр явсан. Ялангуяа орон нутагт үйлчилж байгаа ийм хүмүүстэй ийм илгээж байгаа юм хүчрхэг ийм ахын дүүсээ бид нараас дэмжиж явах хэрэгтэй юм биш үү гэдэг талаас нь уриалах гэдэг байгаа. Тэгээд тэднэрд магадгүй сая хэлж байгаагаар нь тэгэхээр нэг удаагийн байнгын юм дэмжлэл нэг удаагийн хөрөнгө оруулалт бас өөрийгөө авч явах тэр хөрөнгө оруулалт нь бас тус нэмэр болох юм бол цаашдаа улам илүү үүд халахуд нэгдэх юм байна гэж ярьж байгаа. Тиймээс бүгдээрээ бас орон нутг руу чуулганаас ч илгээгдэх хүн байх бол тэднийхээ дэмжих талаар бас илүү зүрх сэтгэл гаргаж бодороо. Тэгээ өнөөдөр бид нартай бас илэн далангуу ярилцаж тэгээ бас баптист Иохны талаар ярилцсанд баярлалаа. Тэгээд хамгийн сүүлд нь бид нэр үзэгчд хэлэх юм байна уу те. Захих гэдэг юм уу, сургамж гэдэг юм уу. Тэр нэг зүйлийг бидэнтэй хуваалцах. Ер нь сургамж байх уу яг туршлага гэх юм уу. Тушааж үзэж байгаа хүний хувьд бол яг хэлгээд бол ер нь бол мэдэх тайлангуй суралцах маш их хэрэгцээ хүмүүст бий. Тайлангуй Христийн Христийн мэдлэгээр бол хүн тайлангуй Христ идгээд үйлчилж байгаа хүмүүс цангаж явах хэрэгтэй юм байна. Мэдэрч байгаа. Тэгээд ер нь бол мэдлэгээл услахгүй бол тайлангуй үргэлжлээ өөрийгөө ингэж тэгж уншиж өөрийгөө ингэж одоо нэгсэнтэй өөрийгөө басаж те өөрийгөө дарж өөрийгөө одоо мэдлэгийг илүү гэж өсгөж л явахгүй бол ер нь бол цаадах чинь бол сатааштэй. Чамаг бол хизээ нэгэн цагт ямар нэгэн нөхцөл байдал ямар нэгэн үйл ажиллагаа дамжуулаад ивэл гаачих магадлал өндөр. Зөвхөн үйлчилж байгаа хүний хувьд ч биш итгэж байгаа хүний хувьд ч гэсэн адилхан. Бид бол яг нэг л тэрэгэн дотор явж байгаа. Нэг тэрэгний дугуй, нэг тэрэгний тэ арал бол бүгд л адилхан. Тэгэл яг тэр бүгдийн хувьд бол бид байнга л уншиж, байнга судалж, өөрөөсөө асууж бас тэгээд суралцаж явахгүй бол бид бол хэцүү шүү л гэдэг хэлж байна. Бид үргэлж эзэн дотор шинжлэгдэж, эзэн дотор шинэ мэдээллүүдийг тархиндаа хийж байхгүй бол уруу татлагын сүнс ойрхон байгаа гэдгийг сануулж байгаа юм тий. За тэгээд та бүхэнд үзсэнд баярлалаа. Тэгээд биднийг дагаараа. Тэгээд бүх зүйлийг эзэн бурханд даатгая. Тэгээд илгээлтийн эцдийг эзэн бурхан бүх зүйлээр хангаж ивэж өрөөж явах болтугай. Тэгээд дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.